За Замун дах гайлын газрын салбар лаборатори нь 2023 оны 11 сарын 27-оос шинэ лабораторийн барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус лаборатори нь химийн бодис болон хар тамхи мансууруулах сэтгэлсэн нөлөөт бодис, мөн хүнсний бүтээгдэхүүн хийм хор судлалын шинжилгээ, мал амьтан урамлын гаралтай төвгөд бүтээгдэхүүнд 20 цэрийн шинжилгээ хийж үүсгэдэг. За 2024 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус лабораторид өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөө суурилгацсан. Ингэснээр тус лабораторийн шинжилгээний үр дүн тооноос чанар шилжих юм аа. Хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын үлдэгдэл, мөн олон төрлийн пестицидийн үлдэгдлүүд, эмийн үлдэгдлүүд зэргийг тоон утгаар гаргах боломжтой болж байгаамаа. За 2023 онд салбар лабораторид 421 төрлийн 13828 дэж хамрагдсан. Өмнөөс 170 зөрчил илэрсэн. 2024 онд 15594 дэж болж нийт 12%-аар өссөн байна. Томоохон зөрчлүүдээс дурдах юм бол 36 тонн 4 төрлийн химийн хор толон аюултай төрлийн бодисууд, мөн 4 төрлийн урлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс гадаад 20 цэртэй хортон шавж илэрч илгээгч улсад нь буцаасан ийм зөрчлүүд илэрсэн байна. За манай лаборатори нь үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд шинэ арга аргачлал нэвтрүүлж итгэмжлэлийн үрээгээ өргөдөхөөр ажиллаж байна. Гайлын ерөнхий газар